Оройн төргөө үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд зарим мэдээллийн хураангуйг хүргэе. Форумд 2 орны төр хувийн хэмжээний 250 гаруй төлөөлөл оролцлоо. Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая $20 гэрээ байгууллаа. Хэсгийн ахлагчийн тогтолцоог халах хуулийн төсөл боловсруулжээ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Нэг аймгийн донороос 8 хүний амийг аварч амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Дэлхийн 93 орнд эргэтэн шилжүүлэн сулгадаг бөгөөд манай улс чадвараараа дээгүр эрэмтлэгддэг. Иран Ормозын хоолон бүсэлт хилэлцээнд саадуулж байна. Дружба газрын тас дамжуулах хоолойг засварласнаар Украинд олгох Европын холбооны зээлийг олгохоор зөвшөөрөв. Их Британд 2009 оноос хойш төрсэн хүмүүс тамхи татахыг хориглох хууль батлагджээ. Эхний мэдээ. Төрийн ажлын хүрээнд Казахстан Монголын бизнес форум Астана хотод боллоо. Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талдаа эхний шатанд 20 гаруй сая $20 үнийн дүнхий гэрээ хэлцэл хийсэн байна. Энэ удаагийн форум хүнсний хувьсгал хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, нос ноодор, арьс шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шин зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа. Казахстаны үндэсний танхим Атемикийн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд 2 орны төрх хувийн хэмжээний 250 гаруй төлөөлөл оролцлоо. Талууд стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ажигтай хамтрах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Ажлын бүрэлдэхүүнд нийтдээ 85 аж ахуйн нэгж явж байгаагийн 22 нь хүнсүтэй аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд байгаа. За өнөөдөр хүнсүтэй аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд дотроос 4-5 компани Казахын компаниудыг аль бишний гэрээ байгуулж ажиллахаар болж байна. Жишээлбэл Казахстан дээр бол жилийн 2 талын худалдааны эргэлт нь $133 сая байдаг бол энийг ойрын хугацаанд $500 сая хүргэх ингээд төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Тэр байтугай бүр манай хүнсүтэй аж ахуйн зарим компаниуд бол аль хэзээний Казахстан улсад салбараар компани байгуулад эхэлсэн. Тийм болохоор Монгол Улсын ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд Төв Азийн 5 улсаар ажилласан хамгийн анхны ерөнхийлөгч болж байгаа шүү дээ. Энэ хугацаанд бас бүх ажилдаа Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийг дагуулж явж ирсэн. Манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдөр $53 сая боловч ойрын хугацаанд бол $500 сая олох зорилт тавьж байна. Үүний нэг гол шалтгаан нь Евразийн гэрээний гэрээ байгаа. Мөн түүнчлэн бол Монгол, Казах хоёр ард түмний бизнесүүдийн хамтын ажиллагаа бол жил эртэн бол улам өргөжж байгаа. Хоёрт нь бол Казахстан улсын хөрөнгө оруулалтыг татчихж байгаа $434 тэрбум сүүлийн 20 гаруй жил татчих чадсан. Грин группийн хувьд энэхүү айлчилд оролцсноор Төв Азийн орнуудын экспортын үйл ажиллагаагаа дэмжих ийм зорилготой ирсэн. 2026 оны хувьд бол Грин группийн хувьд экспортын жил болгож гадаад дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх, танигдлыг нэмэгдүүлэх ийм ажлуудыг хийж ажиллаж байна. Ялангуяа Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны төр хилэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны галын татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд $500 сая хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон 3 дахь зах зээлд нэвтрэх боломжтой гэдэгтээ санал нэгдлээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтран ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Бид өнөөдөр Казахстан улсын нийслэл Астана хотноо Монголын бизнес эрхлэгч анд нөхөдтэйгээ уулзаж ээлжит бизнес форум зохион байгуулж байна. Бидний харилцаа хамтын ажиллагаа их нөхөрсөг ажил хэрэгч байдлыг хэлхийг хүсэж байна. 2024 онд ерөнхийлөгч Токаевын Монгол улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улс стратегийн түвшлийн харилцаа тогтоосныг та бүхэн мэдж байгаа. Энэ хүрээнд бид зам тээвэр, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэлгээд олон салбарт хамтран ажиллахаар олон чухал баримт бичигт гар үсэг зурсан. Үүнээс хойш бид их идэвхтэй хамтран ажиллаж байна. Казахстан Монголын
Монголын бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж Монголын 400-аад аж ахуй нэгж, түүний дотор хамтарсан 20-од аж ахуй нэгж манад үйл ажиллагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад 7% өссөн. Энэ нь 135 сая $1 гэсэн үг. Монголын аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн. Учир нь манай улсын монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх гүүр болох нь бүрэн боломжтой. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн бараа эргэлтийг хурцгах нь чухал байгаа. Өнөөдрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ хэлцэл байгуулах төлөвтэй байна. Тухайлбал манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголд хөдөө аж ахуйн гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх нэгжийн төлөвлөлт ирсэн байна. 1000 сонсохоор нэг үз гэдэгчлэн маргааш манай өдрүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцсан. Харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл сонирхол хаана байна. Жишээ нь манай зах зээл төмс дутагдaltaй байдаг бол танаад хэрэгцээтэй сайн чанарын улаан бодой байдаг. Дутууга давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа гэж бодож байна. Энэхүү бизнес форумын хүрээнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая $10 үнийн дүнбүхий гэрээ хэлцэл хийсэн байна. 7 хоног бүрийн пүрэв гарагт явагдаг ардчилсан намын 4.11 мэдээллийн цагаар хууль эрх зүй болон эдийн засгийн бодлоготой холбоотой асуудлуудаар байр суурь илэрхийлж, зарим хуулийн төслийн явц бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд намын төлөөллүүд төрийн бүтэц, эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хөндлөн хэрэгжиж буй тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатайг онцолсон юм. Улсын хурлын гишүүн Батбаяр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санаачлан боловсруулж, улсын хурлын хамгийн газарт хөргүүлсэн талаар мэдээллээ. Уг төсөл нь хэсгийн ахлагч гэх одоогийн бүтцийг халж, үндсэн хууль заасан аймаг, сум, баг, нийслэл дүүрэг, хороо гэсэн шатлалт тогтолцоог мөрдөхөд чиглэж байгааг дурдсан юм. Олонний анхаарлыг маш их татчихсан нэг сэдв гарч ирсэн. Энэ юу байсан бэ гэхээр хэсгийн ахлагч нар нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч байгаа. Тэгээ энэ хэсгийн ахлагч нартай Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал 29 орчим тэрбум төгрөгийн гэрээ хийж хэсгийн ахлагчаар ажилуулж байгаа ийм асуудал хөгжсөн. Тэгээ энэтэй холбоотойгоор бидний 5 гишүүн хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон байгаа. Тэгээ энийг хамгаалахад төрийн албан хаагч нар маш чухал үүрэгтэй. Гэтэл иргэний хуулиар хэсгийн ахлагч нарыг гэрээ байгуулж ажилуулж байгаа нь өнөөдөр өөрөө иргэний нууцд болоод эрсдэл учруулж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ байдлыг засах учиртай. Тэрбээр мөн хэсгийн ахлагч нар иргэдийн хувийн мэдээлэлтэй харьцдагч төрийн жинхэнэ албан хаагчийн статустай биш. Гэрээт байдлаар ажилдаг нь мэдээллийн аюулгүй байдал болон хариуцлагын тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүйг онцоллоо. Үүний зэрэгцээ томилгоо чөлөөлөлт нь улс төрийн нөлөөлөлд өртөх нөхцөл бүрдүүлж байгааг дурдсан юм. Харин улсын хурлд гарц намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх намын нарийн бичгийн дарга Бат Бүрв Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, олон улсын судалгаагаар Монгол улс дунд зэргийн эрх чөлөөтэй ангилалд багтаж, сүүлийн жилүүдэд ахицгүй тогтсон түвшинд байгаа үзүүлэлт гарсныг онцолсон байна. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөний индекс гэдэг маань ер нь юу юм бэ гэхээр энэ бол зөвхөн нэг тийм хийсвэр ойлголтыг хэмждэг онлын судалгаатуудын зүйл бас биш. Энэ бол яг иргэдийн бодит амьдралд эдийн засгийн нөхцөл байдлын тусгал болж чаддаг ийм үзүүлэлт байгаа юм. Тухайлбал бол эдийн засгийн эрх чөлөөний индексийн цаана тэр улсын төрийн татварын дарамтны хэр байна, төрийн эдийн засаг дэх оролцоо нь хэр зүй зохистой байгаа юм, төр нь хэр шударга буюу авилга багтаа байгаа юм, эдийн засаг бизнесийн орчин хэр нээлттэй байгаа юм бэ, хууль шүүх нь хэр үр дүн ашигтай ажилдаг юм бэ гэх мэтлэнгийн олон үзүүлэлтийг авч үздэг. За эдгээр дотроос ер нь ингээд эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт сайн байх нь өөрөө хөрөнгө оруулалтыг татдаг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг. Тийм ч учраас иргэдийн бодит орлого нэмэгдэх, хүний хөгжил сайжрах суур шалтгаан болдог юм байна гэдгийг олон улсын маш олон судалгаагаар тогтоосон байдаг. Тэрбээр эдийн засгийн орчныг сайжруулахын тулд эрх зүйн шинжилэл шаардлагатайг дурдж, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн барихаар бэлтгэж байгааг мэдээллээ. Иймээс ардчилсан нам хууль эрх зүй, эдийн засгийн бодлогын хүрээнд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, ойрын хугацаанд парламентын хэлэлцүүлэгт оруулах чиглэл баримталж байгаагаа илэрхийллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс 3.5-аас 5.5 сая хүн амтай улсад 1-2 эрхтэн шилжүүлэн суулгах төв байх нь зүйтэй хэмээн зөвлөдөг байна.
Дэлхийн 93 оронд эргэтэн шилжүүлэн суулгадаг бөгөөд манай улс чадвараараа дээгүрт эрэмблэгддэг бөгөөд хууль эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслийг чуулганаар өнөөдөр хэлэлцлээ. Улсын хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар эрхтэн ЭДС шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын хурлын гишүүн Чин-Бүрэн нарын 4 гишүүн өнгөрсөн 3 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийн асуулт асуух хугацаа 90 минут үргэлжлэв. Амьгууд онороос ЭДС эрхтэн шилжүүлэх талаарх зохицуулалт хариуцлагын асуудлыг тодрууллаа. Хариуцлагын асуудлыг эрүүгэн болон зөрчлийн хууль тусгасан байдаг тул уг хуулийн төсөлд тусгаалan оруулаагүй. Харин амьд онороос ЭДС эрхтэн шилжүүлэх тухайд зөвхөн гэр бүлийн гишүүн гэж оруулсан хэмээсэн юм. Мөн ажлын хэсгээс нэмж амьгууд онороос ЭДС эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь багадаа 3 хүнээс зөвшөөрөл авахар туссан гэж мэдэгдлээ. За энэ хуультай ер нь бол энэ хууль бол эхлээд нэг цусны донорын тухай хууль гэдэг дотор оршиж байсан бол энэ цус өгөх эрхтэн шилжүүлэн суулгах хоёр бол одоо эрх зүйн орчинд бол тис өөр зүйлүүд байхгүй. Цус бол жишээлбэл одоо бид уриалж цусаа өгөөч гэж одоо хүмүүс уриалдаг бол эрхтний өгөөч гэж ярьж болохгүй. Эрхтний 8 болно шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ зарчмын үдих зөрүүтэй учраас өнөөдрийн энэ эрх зүйн орчин анхдагч юм хууль хилцэгдэж байгаа нь өөрөө энэ шин технологи гарсан анагаах ухааны энэ том ололтууд Монгол улсад одоо эрхтэн шилжүүлж суулгаж чаддаг болсон энэ тохиолдолд энэ нөхцөл байдалд бол одоо хамгийн их чухал хүлээгдэж байгаа эрх зүйн орчин болох юм. ЭД эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга бид ар гэрийнхэнтэй нь уулзаж байх явцад ямар нэгэн амьгууд донорын талаар бүрэн ойлголттой байгаа талаар лавлаж нэмж ойлгуулдаг. Амьгууд донорын шалтгаан нь осол гэмтлийн буюу тархины цус харуултын шалтгаанаар үйлчлүүлэгч маань амнаас аврах тусламж үйлчлэгээ бүрэн гүйцэтгэсний дараа тархины үхэл нь бүрэн батлагдсан үеийг хэлдэг. Тархины үхэл нь ямар нэгэн байдлаар эргэж сэргэхгүй өөрчлөлт гэдгийг холбогдох шинжилгээ болон багажийн шинжилгээгээр нарийн тодруулдаг. Нэг ясандоо зүрх судасны системийг хиймлэр ажилуулж байгаа үеийг тархины үхэл гэж нэрлэдэг. Олон улсад мөн үхэл гэж зарладаг гэдгийг гэр бүлд нь ойлгуулдаг гэсэн юм. 2025 онд амьгууд онороос нэг ч эрхтэн шилжүүлээгүй бол 2026 онд амьгууд онороос эрхтэн шилжүүлжээ. Айл өрх олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаар чанарыг хянах, хуам ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой дотор орчны агаар чанарын стандарт хэмжил зүйн газраас баталлаа. Энэ оны 4-р сараас мөрдөх уг стандартыг боловсруулах батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоо бүрдүүлэхэд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас тодорхой хувь нэмэр оруулсан байна. Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хуам тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байгаа юм. Amnesty International байгууллагаас гаргасан дэлхийн техник хүний эрхийн төлөв байдал тайланд 2025 он олон улсын дэг журам хүний эрхийн хамгаалалт эрс дороотсон жил болсныг дурджээ. Тайланд онцгойлон тэмдэглэснээр технологи болон сошиал медиаг хүний эрхийг зөрчих хэрэглүүр болгож ашиглах явдал улам нэмэгдсэн хамгийн санаа зовоосон хүчин зүйлсийн нэг хэмээжээ. Монголын Amnesty International-ийн захирал Алтан Туяа тайлантай холбогдуулан хамгийн ноцтой зүйлсийн нэг бол шинжлэл нэрийн дор технологиг иргэдэг дарлах, хянах хэрэгсэл болгон ашигласан явдал байлаа гэсэн юм. Түүнчлэн хиймэл оюун ухаан өөрөө угаасаа муу зүйл биш гэсэн ч зохих хяналтгүйгээр энэ технологиг ялгуурлан гадуурхахад ашиглах эрсдэл бодиттой оршиж байна гэдгийг онцолжээ. Эрүүс хамгаалах сангаас санаачлан эрүүстэй бүс нутагт ажиллаж амьдарч буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилготой 2025 оны эрүүстэй бүс нутгийн шилдэг хамгаалагч шагнал гардуулах ёслол боллоо. Уг шагнал нь уулын эзэн хэмээн хүндлэгддэг цохор эрүүс болон түүний амьдрах орчныг хамгаалах, эдэж тэжээл болгогч амьтдыг хууль бусаар агнах зөрчлийг таслан зогсоох үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулахад чиглэлжээ. Ийхүү эрүүстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчаар Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Мехмэр Агчаа тодорлоо. Үзэгч та бүхэндээ дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулно. Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээр үргэлжилж байна. Ираны тал Америкийн нэгдсэн улсыг Ормосын хоолойн бүсэлтэд үргэлжлүүлж байгаа
явдал нь хоёр талын яриа хэлэлцээнд саад дотгор учруулж байна гэж мэдэгдлээ. За Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин Ираны бомбуудыг бүслэн хааж Израилийн арим Левант байлдааны ажиллагаа явуулж байгаа нь гал зогсоох тохиролцоог илт зөрчсөн явдал учраас Ормосын хоолойг нээх боломжгүй гэдгийг Ираны дипломатч парламентын дарга Мохаммед Багер Галибаф лав гарагт өөрийн X хуудасаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тус улс яриа хэлэлцээнд нээлттэй хэвээрээ байгаа хэдий ч амлалтаа зөрчих, бүсэлж хаах, занал хийх үйлдэлүүд нь үүнд саад болж байна хэмээн мэдэгдээд байна. За түүнчлэн Иран улс лав гарагт Ормосын хоолойд 2 хөлөг онгоцыг саатуулж стратегийн ач холбогдол бүхий тус хоолойдох хяналтаа чангарууллаа. Ираны тасны агентлагийн мэдээлснээр Исламын хувьсгалт хамгаалагчдын корпус далайн тээврийн дүрм журмыг зөрчиж зөвшөөрөл авалгүйгээр Ормосын хоолойд нууцаар нэвтрэхийг завдсан гэх үндслэлээр ачааны 2 хөлөг онгоцыг саатуулж Ираны ирэг рүү явуулсан. Энэ мэт дүрм зөрчсөн үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авах анхааруулсан бол барууны мэдээллийн хэрэгслүүдээр Ираны талыг Euphoria, Francesca, Epaminondas хэмээх 3 хөлөг онгоц руу давталж олзлон авсан гэж мэдээлээд байна. Харин цагаан ордны хэвлийн төлөөлөгч Caroline Leavitt гал зогсоох хэлэлцээрийг сунгасан хугацаанд ямар нэг хязгаар байхгүй гэдгийг сэтгүүлчдэд тайлбарлаж Ираны бомбуудыг бүслэн хаасан Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний ажиллагаанд ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл хангалуун байгаа учраас Тегераны эрх баригчдын төвчээрийг барагдтал хүлээхээр шийдсэн гэж мэдэгджээ. Дараагийн мэдээг хүргэе. За Украин улс Оросын Дружба газрын тос дамжуулах хоолойн эвдэрсэн хэсгүүдийг засварлаж дусснаа мэдэгдэж, за улмаар тус хоолойн үйл ажиллагаа сэргээд байгаа учраас энэ 7 хоногоос эхлэн Унгар болон Словак улсууд руу газрын тосыг нийлүүлж эхлэхээр болсныг мэдэгдсэн байна. Энэ талаар мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ. Дружба газрын тос дамжуулах хоолойн Украины газар нутгаар дамжин Европ руу нийлүүлэгддэг газрын тосны урсгалыг энэ оны 1-р сарын сүүлээр зогсоогоод байсан бөгөөд Украины зүгээс Оросын довтлохооны үеэр дамжуулах хоолой эвдэрсэн гэж мэдэгдсэн боловч Унгар, Словак улсууд дээрх мэдээллийг няцааж Унгарийн засгийн газар Украиныг Оросын түүхий газрын тосны нийлүүлэлтийг саатуулахын тулд санаатаагаар зохион байгуулсан хэмээн буруутгаад байсан юм а. Тэгвэл хоолойн үйл ажиллагааг сэргээсний хариуд Европын холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийн саад арилна гэдэгт итгэж байгаагаа Украины ерөнхийлөгч мэдээлэлтэй онцолсон бол Европын холбооны зүгээс үүнтэй зэрэгцээд Оросын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг баталж дээр дурдсан Украинд үзүүлэх 90 тэрбум еврогийн зээлийг олгохыг урьдчилсан байдлаар зөвшөөрөд байна. Уг шийдвэрийг 5 гарагт Кипр улсад болсон Европын холбооны гишүүн орны элчин сайд нарын албан бус дээд хэмжээний уулзалтаар гаргасан байна. За мөн Унгарийн эрчим хүчний MOL компани болон Словакийн эрчим хүчний сайд Дениса Сакова зэрэг албаны их сурвалжуудын мэдээлснээр пүрэв гарагаас эхлэн Дружба хоолоогоор дамжуулах түүхий газрын тосыг хүлээн авч эхлэхээр болсон байна. Харин Украинд олгохыг зөвшөөрөд байгаа 90 тэрбум ам долларын урт хугацааны зээлийг 2026 онд хамгийн багадаа 52 тэрбум ам долларын алдагдaltaй байгаа Украин улсын төсвийг тэнцвэржүүлэхэд голлон зориулах болно гэжээ. Сүүлийн мэдээг хүргэе. Их Британий парламент тамхи болон электрон тамхины шинэ хуулийг батлаад байна. За энэхүү шинэ хуулийг баталснаар 2009 оноос хойш төрсэн хүмүүс бүх төрлийн тамхиг худалдан авах боломжгүй болж байна. Иргэд олон нийтийн дундах тамхиталтыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор батлаад байгаа шинэ хуулийн дагуу 2009 оны 1-р сарын 1-ээс хойш төрсэн, энэ жил 17 нас хүрсэн болон түүнээс доош насны хүүхдүүд тамхи худалдаж авах боломжгүй болж байгаа ба хамгийн сонирхолтой нь уг хуулийн дагуу 2009 оноос хойш төрсэн хүмүүс насанд хүрсэн ч тамхи худалдаж авах эрхгүй буюу хизээч хууль ёсны дагуу худалдаж авах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл шинэ тамхины хуулийг тамхигүй шинэ үеийг бий болгох зорилгоор баталсан гэж мэдэгдлээ. За уг хуулийг Английн зарим хууль тогтоогч нараа тамхины салбарын бизнесүүдэд сөрөг нөлөөтэй тамхины эсрэг хориг бүхий хатуу хуулиар бус сайн мэдээлэл өгч боловсрол олгох хэлбэрээр тэмцэх хэрэгтэй хэмээн шүүмжилж эсэргүүцсэн бол эрүүл мэндийн байгууллагууд дэмжиж хүмүүсийг тамхинаас гарахад ч нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгджээ. За шинэ үеийн дагуу мөн цахилгаан тамхины хэрэглээнд шинэ хязгаарлалтуудыг тогтоосон байна. Та бүхэндээ олон улсад болсон сүүлийн мэдээлэлээс үргэлжлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.